За энэ ч одоо хэдэн оны юм бэ? 90 хэдэн оны автобус. Йоо. Шал өөр төвшөнд байгаадах юм. Чингэлтэй дүргийнхээ иргэдтэй хамтдаа Баянзүрэг хайрхандаа алхахаар энэ одоо эрэг чингэлтэйчүүдийнхтэйгээ би одоо 2 дахь алхаж байна. Сайн байна уу? Та суугаад явах уу? Том даваад авах юм шиг байна. Тэг нэлээ өксөр юм байна. За ингээ нийт 10 атсан баг бүгд юм шүү. За одоо 20,000 эзэг. За баяр үргийа. Ёндоо. Ахсунах юм. За ёлта. Сайн байцгаана уу? За ингээд Чингэлтэй дүргийнхээ иргэдтэй хамтдаа Баянзүрэг хайрхандаа алхахаар за сонирхож байгаа нэг 20 гаруй хүмүүс байгаа юм байна. Ингээд эрэг автобусаа хасаахаар ирлээ. Ойрд автобус бариагүй, автобусаа унаагүй. Манай Чингэлтэй дүүргийн мега ах маань автобусын маань асаасан байгаа. За ингээд мега ахын хаашаан дээрээд автобус руугаа ямар ч байсан асаагаараа гэж дэлхүүр үлдээсэн байна. За лавдорд сан гээд миний одоо боловсрол эрүүл мэндийг дэмжих зорилготой байгуулсан сан 10 орчим жил үйл ажиллагаа явуулж байна. За Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй эрэг зүй хандлагыг уриалгах зорилготойгоор эрэг чингэлтэйчүүд аянаа эхлүүлсэн. За аккумулятор хойноо байдаг баха. Цаас хөгийг авч чирж ин да. За автобусаач ойр дунаагүй мэдрэмж ямар л байгаа бол тоо. За механик коробтой машин. Оо. Янцтай хасч байна. Оо, браво. Асч шүү. За нормал да. За бүсээ хийх гээл бойтгэлж энэ да. Бүсний юм маань ийшээ ороод гаццсан юм. Йоо. За бүсээ зүвхгүй болохгүй. Нэг номерт аюулгүй байдал гэж байгаа шүү дээ. За ингээд Хонс, Тормос, Хааз. За тэгээд кардан. За баах юм хослуулнаа. За эрэг автобус ассан шүү манайхаа. Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэйгээ одоо аялаад байна да. Хаан Монголын үзэсгэлэнтэй гоё газар байна. Энэ нэг 22-оос 24 хүн суудаг юм байлээ. Нэмэлт сандлаа тавиад. Аялаад байжтай, алхаад байжтай. За фулцуулсан шүү. Ихний фулцуулж явлаа. За уучлаарай би чаддгүй хүн шүү. За одоо энэ автобусны нэг гоё нь сигнал нь янзтай гоё. Сигналтай баам гэдэг. Ийм гоё. Түншээ дүүргэж авна. За банк нь хаана юм болоо? За баларсаа. Банк нь эндээ байт юм. Оо би ямар тэнэг юм бэ? Энэ таач чинь зөвл заач исэн юм биш үү? Доошогоо унна үстэй. Дээрээсээ нэг жоохон унтсан бахаар нь би дуусж байгаа юм байна гэж бод. За би ч бүр төсөөрсөн юм байна. За хөөх юм машина болохгүй байна гэд шүүмжлээдсэн чи би өөрөө тэнэгтэй ойлгохгүйсэн юм байна. За ингээд автобусны бодол дээр ирж байна. Кардант юм шүү дээ. За автобус 100. Сайхан бро. За манай энэ удаагийн аяллаа жолооч жоохон тааруухан жолооч байгаа. За өглөөний минь одоо бид нар уламжлалт часаар одоо ээж л ашиглалтаа хийж байна. 7 хоног бүр ингээд Улаанбаатар хотод ороод үзэгдэнд газруудаар алхдаг байгаа. Тэгээ энэ одоо эрэг чингэлтэйчүүд ихаа одоо хүмүүс алхаж байна. Тэгээд бид хонхрын станцаараа ерөнхийдөө эргэцэн арай хол эргэчих. Бүр наан эргэлт бол байна. Тэгээ ургах наран хороол руу ерөнхийдөө очдог гинэ. Самано та суугаад явах уу? Оо энэ дээшээ алхах юм. Одоо яг энэ дээр зогсож байгаа цаашаа алхах юм. Хаалга руу л явж байгаа. За энэ хүн маань бас алхах гэж явах шиг байна. За ингээд Баянзүрэг хайрхны алхалт маань эхэлж байна. Улаанбаатар хотоос гараад ургах нарангаар дээшээ өсөөд одоо бид нар Баянзүрэг хайрхан руу алхахтай хашаатай энэ хаалган дээр ирсэн байна. Үүнээс цаашаа 2.5 км гэж байна. Хайрхан маань тэр дээр харагдаж байна. За та бүхэнд бас дорооноор бас харуулад явнаа. За ингээд бид нар бөөндөө одоо яг үндсэн яг диктатур буюу 1 2 3 гэж дастрагаар тоолоод эрцээ аваад
ингээд тоогоо аваад хөдлөнө. За ингээд эрэг чингэлтэйчүүд аялал алхалтын клуб байгуулах санаачлах хамгийн анхны алхалт чингэлтэй хайрханд алхахад гарсан. Ингээ хоёр дахь алхалтаа бид бүхэн хийж байна. За ингээд энэ алхалтыг сайн дураараа алхахаар ирсэн та нартаа бас юуны өмнө талархал илэрхийлье. За ингээд инхмад аргаас эхлээд дистрагаар тоолё. 19 20. За ингээд зураглаачтайгаа нийлээд хориулаа цөмөөрөө алхах нэ. За тэгээд аялал амжилттай байх болтугай. За ингээ манай хүмүүс алхаж байна. За жоохон дэшээ өксөж жагаад малгайгаа өмсөхгүй бол нэлээд сэрүүхэн бас байна. Алхаж байгаа хүн болгондоо бас нэг суглаа зориулж бэлддэг болсон. Энэ удаагийн суглаа алхалтын энэ таяг бэлгэлээ гэж одоо хэдэн таяг авцсан байгаа. За ингээд сардаа нэг удаа сайхан байгалийн сайхныг үзээд алхаад байна да. Бид нартай бас нэг дээрээ гэж та бүхнийг өгсөе. За энэ удаагийн алхалтанд маань нэлээд олон шинэ хүмүүс нэмэгдсэн. За манай Солонгос хэлний багш бүсгүй маань нэмэгдлээ. Ганаа. За ганаа багш нэмэгдлээ. Ганаа багш охинтойгоо. За замд бас таарлсан. Ахын алдар хүн хоёр. За аха бас хуучин бас нэлээд алхдаг байх те. За өглөө өөртөө зориулж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээ бид нар одоо Баянзүрх хайрхан дээр гарч ирээд байна. Баянзүрх хайрхандаа гарах гэж байна. Тэгээ Баянзүрх хайрхан маань далайн түвшнээс дээш 1846 м өндөр байдаг. Тэгээд эршүүдэд дээлтэй, эрэмгийн хүлгийн хурдтай тэгээд эд баялагын даллахтай ийм хайрхан байгаа. Тэгээд та бүхнийхээ алхалтанд нь бүгдэнд нь амжилт хүсье. За өнөөдөр алхахад таалагдж гин үү? Ядарч гин үү? Өнөөдрийн алхалтаа сайхан байна уу? Би жингэлтэй 24 дэх хороноос алдчихж байна. Тэгээд анх удаага энэ аяллаар явж байгаа. Тэгээд анхны даваа гэсэн чинь нэлээд том даваа давах юм шиг байна. Тэгээд нэлээд өксөр юм байна. Тэгэхдээ сэтгэл өндөр байна. Энэ одоо эрэг чингэлтэйчүүдийнхтэйгээ би одоо хоёр дахь алхаж байна. Сэтгэл өндөр байна. Ер нь бол алхалтанд бол их дурлаж алхдаг болсон дөө өөртөө. Багч нэ. За өшөө наашаа зогсож. За ингээд Баянзүрх хайрхныхаа оройдор гараад ирлээ. Дээрээ бол нилээн тийм хүчтэй салхитай байдаг юм байна. Араар ингээд туулгол урсаад яг энэ улаастай ичсэн юм шиг байна. Үнэхээр гоё өсгөлөнтэй гоё цаг харагддаг юм байна. За ингээд доошоо уруудъя. Манай алхагчд маань амжилттай багаараа гарч ирлээ. За дээшээ гарах буцаад буух хоёр ойролцоогоор 1000 гаруй шатвал байна. Өстө цаанаас ухаад. Тийм. За тэгч нэг. За энд манайха нэг шарсан өндөг байна. Бүртгүүлээгүй хүмүүс ийшээ бүртгүүлээрэй. Нэг удаа аяхгүй нөө. За манайх энэ өндөг идээрэй. Энд өндөг идээрэй. За ахын. Тэр хараад байгаа тэр нөгөө мөнгөний суглаа их багада гол нь биш. Тэр их зүгээр юм байлээ. За 5000 төгрөгийн суглаа 2 хүн заяа. 100000 төгрөгийн суглаа дахиад 2 хүн. 20000 төгрөгийн суглаа 1 хүн шүү заяа. Тэгээд энэний араас энэ тэгээд 4 хүн хосоор нь энэ таяг шүү заяа манайхаа. Нийт 10 атсан бодож. За ингээ нийт 10 атсан нь бараг бүгд юм шүү. За амралтын өдөр өглөө эрт болсон юм чи ёндоогоо үзэн хамгийн ихний суглааг за тэргүүн эхлээд нэг сугалчих. Шууд утасны дугаар юм. За эхний 5000 төгрөг. 90.11. За би өөрөө. За 5000 төгрөг. За баярлалаа. За ёндоо. Хамгийн анхны аздаг гэдэг чинь 99 тэгтэг. За 5000 эзэн баяр хүргье. За 100000 эзэн. За ёндоо. За тааш бүр ёндороо дахна. За тука дараагийн 10к. Хэн бэ? За баяр хүргье. За 100000 шүү. За одоо 20000 эзэн. 6156. За 20000. Одоо биш энэ доотлын суултуур гинэ. За юу ч юм бэ? За тодгоох. За миний за жоох. За верүгэ. За энэ дугаартайгаа авчих. Яа за. Машин дээр очингуудаагаа стикерээ наалгаарай за. За. Хоёр дахь таягны эзэн 29. За баяр хүргье. Ёндоо. За болгоомжтой байна.
За ингээ бүгд хөлтөө бүрний хэмжээтэй зааваад амьсгалын тасгалаа хийгье. 1 2 3 4 1 2 3 4 За шандагараа аваад холгоогоо нар зүв тойруулъя. 1 2 3 4 Иймээс Чингэлтэйчүүд Баянзүрх хайхандаа амтраа. За тэгээд автобус онгорлоо гош юм байна. За орос уу. За янцтай. Азтан. За ингээд эрэг Чингэлтэйчүүд нийслэхээ төвийн одоо зүүн хайрхан болсон Баянзүрх хайрхандаа алхаад буугаад ирлээ. Баянзүрх хайрхан маань үнэхээр бас сайхан хайрхан байдгийн байна. Анх удаа алхаж байна. Нийтдээ яг доор нь ирээд хаалганаас дээшээ 2.5 км ирж очихын 5 км газар алхаж байна. Дээшээ шатаар ингээ сайхан засаад өгсөн байна. Шатаар дээшээ алхахад ойролцоогоор нэг 500 600 орчим шат дээшээ алхаж байна. Гэхдээ бас тийм амаргүй 50 сайхан алхахад янз юм байна. Ядраагүйз манайхаа. За яг бүжиглэхгүй яах вэ харин. За өдөлтөө шүү. За ингээд Чингэлтэй хайрхан маань сайхан хүлээж авлаа. Өнөөдөр бас ийм халуун биш, бас ийм хүүтэн биш. Айтайхан сайхан байлаа. За ингээд хамтдаа алхсан, өөрсдийн санаачлагаар ирсэн бүх Чингэлтэй дүргийнхээ эрэг иргэдээ баярлалаа. Бид нар бас дундаа азд нь тодрууллаа. За ингээд хүний аз гэдэг бол заавал их юмдаа биш. Сэтгэл шингэсэн өчүүхэн жолоо зүйл бас хүнийг баярлуулдаг шүү дээ. Ингээд хавдал цангийн хамт олондоо бас баярлалаа гэж хэлье. Дараагийн алхалт нийслэлийн одоо урд зүгийн богдхан уулын оргил болох цэцэг үний оргилдоо бид нар төр хурхаас алхах болно. Энэ алхалт 4 сарын сүүлийн 7 хоногийн амралтын өдрөө та бүхэн бидэнтэй нэгдээрэй. За ингээд бүгдөө дараа уулзлаа баяртай. Баярлалаа.